Энэ удаа би Corsetto Mini Hard Fashions хоёлоо хам филм материалаар маш олон бүрдэл хэсгээс бүрдсэн ойдог гурсыг энэ бүрдэл хэсэг болгонд нь ойж өгсөн. Дотор даав нь болохоор ийм нано материалаар хийгдсэн. Хормой хэсэг нь дэлгэсэн зонтог шиг харагддаг. Даашин цагаа Corsetto-ных нь гуурсан доошогоо үргэлжлээд хормой хэсэг хүртлэе явна гэсэн үг. За ингээд дотор гадрыг нийлүүлээд даашинс маань бэлэн болсон. За би энэ Mini Hard Fashions дээрээ 2 лук бүрдүүлж үзүүлэхийг хичээе. За эхнийх нь болохоор хам филэн дүүфлэн дээр ийм хар гидэр зүгээд дээрээс нь надад нэг ийм нүдний шилээсэн. Тэгээд тэрийг зүүчлээ. Тэгээд ерөөхдөө нэг иймэрхүү харж байна. Энэ лукийг бүрдүүлээд ингээ харсан чинь гадар нэг сав өмсөд бас нэг хар шилэн дөркөө өмсөх хэрэгтэй юм шиг санагдсан. Дараагийн лукээ би жоохон шинэ жилийн өөр амьсгал оруулъя гэж бодоод шинэ жилийн баяр ёслолын лук бүрдүүлэхийг хичээлээ. Тэгээд надад нэг юм тоорон бэж өнгөтэй ханцуу байхаар нь өмсчлөө. Тэгээд доогуур нь нөгөө нэг юугаа харсан чинь энэ хоёр ерөөсөө анхаарал булаацалтад болохгүй байсан. Тэгээд тийм болохоор тэр доотлын гидрээ тайлах хэрэгтэй. За энэ хар өнгө бол ийм цавир ягаан, бэж ягаан ийм өнгөтэй л сайн зогтсож байгааг та бүхэн харж байгаа. За хам филэн дүүбэл маань дангаараа ингэж харагдчихээн. Тэгээд зовхгүй болохоор нь би дүүблээ тайлаад тэгээд дээрэс нь нэмж гинж зүгээд надад нэг ийм бэж өнгөтэй ягаандуу тийм дүүбэл тэгээд бас ийм шаргал дүүблээсэн тэгээд энэ хоёрыг өмсөж үзлээ. За энэ цагаан шаргалдуу дүүбэл маань өмсөд харсан чинь палажнаас минь илүү харц булаагаад байна. Та нарт ямар харагдаж байна? Харин ягаан дүүблийн өмсөд харсан чинь палаж ханцуутайгаа илүү уусаад палаж маань тодорч харагдаж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд би зүүлт нь хитрхийн яриад байсан болохоор зүүлтийг бас солиод жоохон бүдүүн зүүлт зүүчлээ. За одоо ингээд загвар өмсөж үзүүлнэ. Загвар өмсөж явах явцад бол гараа ингээд санахаар хөлөө мартаад хөл гараа санахаараа нүрээ мартаад сүүлдээ дахин маш олон өмсгөөс бичлэг хийсээр идэл бүр сүүлдээ хөл өвдөөж ядраад тэг ямар тайжсэн нэг иймэрхүү поз авч сурлаа. За даашинс маань нэг иймэрхүү боллоо. Тэг та нарт ямар санагдаж байна? Комент үлдээгээрэй. Баярлалаа.